За сайн арилжаачдаа шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За өнгөрсөн 7 хоногийн үр дүнгээр гэх юм бол манай арилжаачид маш их гой үр дүнг гаргасан байна. За энэ гэхэд бол алтан дээр манай их шинээр үе арилжаа сурж байгаа залуу маань ямар гайхамшигтай аргачлал вэ? Ямар гой та заадаг юм бэ? Надад их гой талархлын мессеж ирүүлсэн нь миний хувьд бол маш сайхан байлаа. За тэгээд тэр залуу маань төлбөрөөсөө гадна одоо гэр бүлээ гадаадд тэжээхтэй тэр маш их хэцүү хүнд давааг тулаа явж исэн. Тэгээд ийм гоё ашиг хийсэн нь бол үнэхээр сайхан байна гэж хэлж исэн. Тэгээд миний хувьд бол маш баяртай энэ баярыг хуваалцах гэж та бүхэндээ бас их яарлаа. За тэгээд энэс гадна мэдээж манай арилжаачид бол бас маш их өөр гоё арилжааны одоо оролтуудыг бас гаралтуудыг хийсэн гэдэг скриншотууд бол надраас явуулж исэн. За тэгээд FTM-ийн данстай явж исэн залуу маань бүр маш гоё одоо $8,000 ашиг буюу за нийтдээ 16% өсөлт үзүүлсэн ийм үр дүн одоо гараад эхэлж байна. Дөнгөж бид нэр одоо арилжаач университетийг эхлээд 2 сарын хугацаа эхэлж байгаа. За тэгээд ийм үр дүн гарч байгаад бол маш их баяртай байна. За тэгээд энэ 7 хоногийнхоо шинжилгээ рүү ер нь бол хамтдаа орцгоё. За DXY-г өнгөрсөн 7 хоногт юу гэж шинжилжсэн бэ гэхээр за бидний хувьд бол ийм correction structure байгаа гэж нэрлэжсэн. За энэ нь болохоор ер нь running flat гэдэг structure байгаа. За running flat яадаг вэ гэхээр бидний хувьд бол за импульс явсан бол те за одоо энэ нөхцөл дээр бол өсөлтийн трендээр харагдаж байна. Импульс явсан бол correction яваад дараачийн импульс гарч ирнэ гэдэг нөхцөлийг хардаг. За тэгэнгүүт энэ дээр бол яг одоо уналтын нөхцөл дээр нь импульс явлаа, correction явлаа, A, B, C гэж явсныхаа дараачийн уналт орж ирээд тэгэд яг энэ өмнөх лово аваад тэгээ буцаад дэше явж байгаа. За одоо DXY-ийн хувьд гэх юм бол дараагийн 7 хоногудад юу болох болоо гэхээр за ер нь тодорхой хэмжээний багцгаар correction орж ирснийхаа дараачийн өсөлт бол гарч ирэх болов гэдэг юм нөхцөлийг ажиглаж харж байгаа. За тэгээд ер нь бол доллар дээр бас дараа 7 хоногт бас мэдээтэй харагдчихсэн. За тэгээд мэдэн дээр хэдүүлээ яаж арилжаанд оролцох вэ гэдгийг бол бас манай Discord групп дээр те арилжаач университетийн сервер дээр бол ярилцаж болно. За тэгээд мэдээж үн төлбөргүй хичээлүүдэд та бас сууж болно. Тэгээд үн төлбөргүй хичээлүүдийг үзээд яг цаашаа яаж хэрэгжүүлэх үү, ашигтай арилжаанд яаж оролцох уу, гарах уу. За тэгээд яг вэвүүдийг жинхнээс нь яг яаж таних вэ гэдэг дээр нь та мэдгүй байх юм бол надтай хамтын ажиллагааны гэрээ байгуулад хэрвээ үр дүн гарахгүй бол төлбөрөө буцаа авах нөхцөлтэйгээр сургалтанд те коучинг, тасалжуулалтанд хамрагдаарай гэж бол санал тавьдмаар байна. За тийм байгаа. За тэгээд яаж нэгдэх талаар бас үн төлбөргүй хичээл хандах талаар энэ заавартай танилцаж ороорой arилжаач.com гэдэг вебсайтаар хандах боломжтой байгаа. За тийм байна. За тэгээд correction impulse гэдэг нөхцөл гарч ирнэ гэж харж байгаа. За тэгээд Euro USD. За Euro USD дээр гэх юм бол өнгөрсөн 7 хоногийн өмнө тэрний өмнөх 7 хоногт бас шинжилгээ гаргаж байхдаа те за 9 сарын 3-ны өдөр те 3-4-ний өдөр бид нэр яг эндээс бай орж исэн. За тэгээ манай арилжаач маань бол нэлээд удаан хугацаанд бас баая барьж байгаад аюу гой арилжаанд бол одоо эндээс ороод маш гоё ингээ ашигтай гарсан байлээ. За энэс ч өмнө ер нь бол ороод бид нэр өмнөх 7 хоногуд дээр ярьжсэн арилжааг маш гоё удаан бариад TP-гээ хүлээцтэй цохилсон ийм гоё амжилт гаргасан байгаад нь бас миний хувьд маш их баяртай байгаа. За тэгээд эндээс ингээ өссөн. За энэ өссөн өсөлт нь бол дахиад нэг жоохон баг зэрэг correction хийсний дараа дахиад нэг унчаад дараачийн өсөлтийн нэг баг зэрэг correction бол орж ирэх юм нөхцөл бол ажиглагдаж байгаа. За ерөнхийдөө том зургаар харах юм бол энэ маань өөрөө ерөнхийдөө бол дахиад ч ер нь бол өсөх нөхцөл бол байгаа. Гэхдээ яг энд байгаа энэ стоп лоссуудыг авцсан болохоор тодорхой хэмжээнд дахиад correction орж ирэх юм нөхцлүүд байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт бол яг тодорхой нөхцөл бүрдтэл Euro USD дээр бол арилжаанд орохыг ер нь бол дими гэж бол үзэж байгаа. Гэхдээ бидний хувьд гэх юм бол импульс correction ороод эхлэх юм бол дараачийн импульс руу орох одоо ийм нөхцөлийг бол хүлээнэ гэж таад маань бас ойлгоорой. За тийм байна. За тэгээд pound USD. За pound USD-ийн хувьд гэх юм бол та өмнөх 7 хоногуудын бичлэгийг үзэх юм бол те эндээс ингээд яригдж байгаа бичлэгүүдийг үзэх юм бол pound USD дээр бид нэр маш гоё ийм одоо арилжааны боломжуудыг харж ирсэн. За тэгээд ер нь бол дагаад 3 хөдөлгөөнийг бол таамагласан ийм амжилт гаргасан байна. За тэгэхээр одоо эндээс ингэж харахад бол тэ импульс явлаа, унжлаа. Тэгээд буцаад өсөх энэ нөхцөлийг бол ярьж ирсэн. За яг тэрнтэй адилхан за буцаад 133 руу орчоод буцаад өсөхийг бол хэлж өгч байсан. Тэгэхэд бол за 133 500 орчим руу унчаад буцаад өсөж байгаа. Тэ бидний хувьд гэх юм бол яг эндээс орох нөхцөл хараахан бүрдэхгүй байсан. За ийшээ ингээд доо эвдрээд эхлэнгүүт нь дахиад correction үлээж хагаад эндээс
манай арилжаач университигийн одоо гишүүд маань арилжаанд орж take profit авсан байгаа. За энэ уналтын нөхцөлийг бол хараахан бол яг барьж авч бол чадаагүй. Гэхдээ ер нь бол яг энд байгаа шиг импульс A, B, C гэж явсан учраас одоо дараачийн импульс A, B, C-ийн дараа дахиад арилжаанд орох юм нөхцөлийг бол харж байгаа. За тэгээ бидний хувьд бол одоо магадгүй өсөлт эндээс баг зэрэг орж иж магадгүй. Тэгээд импульсигч барина, коррекшнэгч барина, дараачийн импульсигч барина, дараачийн уналтыг ч бас барихаар бол төлөвлөсөн ийм арилжаанд бол оролцсон. Окей. За тийм. За тэгээд Австрали доллар USD, Австрали доллар USD дээр өнгөрсөн 7 хоногт бидний хувьд бол дээшээ өсөлт бол хүлээж ирсэн. За энэ өсөлтийг хүлээж ирсний дагуу бол өсөлт орж ирээд тэгээд тодорхой хэмжээнд ер нь бол энэ өсөлт баг зэрэг орж ирснийхаа дараа уналт орж ирнэ гэжээс энэ уналт маань бол таамагласны дагуу унаад ороод ирсэн. За одоо энэ нөхцөл байдал дээр ер нь ямархан нөхцөл байдлыг харж байгаа вэ гэхээр энд байгаа стоп лоссуудыг бол ийшээ ингээд авцсан учраас энд байгаа стоп лоссуудыг авцсан учраас тодорхой хэмжээнд дахиад коррекшн хийгээд энд байгаа стоп лоссуудыг түүх боломжтой гэж харж байгаа. За тэгээд ер нь бол wave стратегийн одоо индикаторууд за тэгээд паттернууд бүх нөхцлүүд бол нэг тодорхой хэмжээнд бол коррекшн орж ирж жоохон ханш буурах хэрэгтэй гэдэг энэ нөхцөлийг бол харуулж байгаа учраас даун трендинг арилжааг л ер нь бол харж байгаа гэж та хэд маань ойлгоорой. За тийм байна. За тэгээд юу байна? Өнгөрсөн 7 хоногт бид нар бас юуны NZD USD-гийн одоо ханшийн таамаглалыг хүргэжсэн. За хэрвээ ханш буцаад доошоо ороод эхлэх юм бол буцаад арилжаанд бол орно гэжсэн. За энэ нөхцлийнхаа дагуу ер нь бол арилжаанд орсон. За тэгээд NZD USD дээр ч гэсэн энд байгаа одоо баахан стоп лоссуудыг авсан те одоо liquidity-ийг хансан. За тэнгуүтээ эн чинь ингээд унаад ороод ирэх юм бол correction дээр нь buy хий гэжсэн. За гэхдээ ер нь бол яг ийм уналтын нөхцөл ороод эхлэнгүүт нь бид нар бол одоо маркет дээр шууд арилжаа бол нээсэн ийм арилжааг бол хийсэн байгаа. За тэгээд мэдээж дахиад correction ороод эхлэх юм бол дахиад нэг импульс орж ирнэ. Энэ арилжаан дээр бол sell арилжаа орохыг бол төлөвлөж байгаа. За тэгээд ямар үед орох уу, хэзээ орох уу гэдгийг та хэд маань илүү дэлгэрэнгүй мэдмээр байх юм бол те одоо манай арилжаач университед Discord-од ормоорох юм бол мэдээж үн төлбөргүй хичээлийг үзэж судлаараа яаж арилжааг харддаг юм бэ гэдгийг мэдээрэй. За тэгээд арилжаанд хамт бас оролцоороо миний хувьд гэх юм бол яг өдрийн дунд те 7 хоногийн дундуур сайхан screen record-о хийж хагаад за ийм шалтгаанд болохоор арилжаанд орлоо гэдэг яг арилжааныхаа шалтгаануудыг тайлбарладаг. Зүгээр л нэг ийм юуны зураг өгчдгүү. Одоо trading wave-ийн зураг өгвөл ингээд нэг сигнал маягийн юм өгчдгүү. Заавал ард нь байгаа софтвер учир шалтгаанаа бол тайлбарладаг учраас хүмүүс маань маш өгөөчтэйгээр арилжаанд оролцдог ийм давуу талтай байгаа. За тийм. Тэгээд мэдээж энийг бүр илүү гүндэн судлаа, яг өөр юм шүүлээ, арилжааны яг ашигтай аргачлалтай болъё те. Арилжаа сэтгэл зүгийг одоо яг мэргэжлийн төвшөнд аваачаа гэх юм бол надтай хамтарч ажиллаж болно. Тусгай тасгалжуулалтын югаар тэ гэрээ байгуулад хамтарч ажиллаж болно. За тийм байна. За NZD USD дээр дахиад арилжаанд орохоор болвол тодорхой хэмжээнд correction хүлээж агаад энэ хавцаанаас бол арилжаанд бол орж болно гэдэг энэ нөхцөлийг бол харж байна. Окей. За дараагийн pair. За дараагийн pair бол энэ USD JPY байгаа. За USD JPY дээр бидний хувьд гэх юм бол одоо энэ нөхцөл дээр бол биднэрт correction орж ирсэн гэж бол харж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бол долларын уналттай зэрэгцээд бид нар бол энийг бол даун гэж харж байсан. За тэгээд энд импульс байгаа, correction байгаа, импульс байгаа, correction байгаа, дараачийн импульс гарч ирээд энд байгаа stop loss-уудыг авна гэдэг ер нь бол хараа зорилгыг бол харж байна. За тэгэхээр 51,500 орчим руу бол ханш бол өсөж орж ирнэ гэж бол харж байгаа. За тэгэхээр шууд арилжаа нээн гэх юм бол одоо дараа 7 хоногийн нөхцөл дээр бол за тодорхой хэмжээнд бол өсөлт бол дахиад орж ирж болно. За өсөлт орж ирэх юм бол дахиад correction орж ирэх үед нь арилжаанд оролцоно гэдэг энэ нөхцөлийг бол харж байгаа. Тэгээд 7 хоногийн дундуур юу болохыг бас наривчилж харцгаая тийм ээ. За ийм байна. За тэгээд одоо USD Швейцар франк, USD Швейцар франкийн хувьд гэх юм бол бидний бол за энэ нөхцлөөс бол бас нэг buy хийж болно гэдэг нөхцөлийг харж байсан ч за энэ маань өөрөө импульс явцсан. За импульсийн дараагаас ингээ удаад correction ороод эхлэнгүүт за энэ ингээд ер нь бол retest явж байна. За импульсийн дараах retest буюу одоо correction. За эндээс ингээд импульс ороод ирсэн, correction ороод ирсэн дараа нь импульс орж ирнэ гэдэг нөхцлөөр арилжаанд бол бас оролцсон. Ийм гоё арилжаанд бас оролцсон. За тэгээд одоо бол take profit бол яг энэ доор тавьсан байсан болохоор take profit бол авцсан. За дахиад correction орж эхлэх юм бол эндээс нь арилжаанд ингэж оролцоо гэдэг нөхцлөөр дараачийн импульс up wave-ын дээр оролцоно гэсэн үг. Окей. За ийм нөхцөлийг бол харж байгаа USD Швейцар франк. За тэгээд мэдээж мэдээний нөхцөл за тэгээд Швейцар франкийн нөхцөл байдал яах нь вэ гэх нүгдийг бол нэлээд сайн ажиглаж арилжаанд
оролцоно. За тийм байна. За тэгээд USD CAD, за USD CAD-ийн хувьд гэх юм бол одоохондоо бол уналтын трендийг бол хүлээж байгаа. За гэхдээ энэ уналтын трендийг хэрвээ энэ маань одоо дахиад нэг унж орж ирээд, за эсвэл унж орж ирэхээсээ өмнө энэ маань ингээд маш удаанаар ингээд correction хийгээд тах юм бол бид нэр эргээд buy ярилжаанд орж магадгүй. За гэхдээ CAD-ийн нөхцөл байдал, Канад долларын нөхцөл байдал яахыг бол бас таашгүй. Ерөнхийдөө болбол энэ бол ингээд өмнөх нөхцөл байдлаас бол харахад бол 1 2 3 4 5 гэдэг ийм нөхцөл дууссан байгаа. Тэгэхээр нэг ABC гэдэг ийм нөхцөл харж байгаа. Дахиад уналт бол бас орж ирж магадгүй. Учираас за USD CAD-ийнхаа бол одоо энэ сэл арилжааг бол тодорхой хэмжээнд нь бол хаагаад хаангуудаа өглөө ханш нэгдэнгүүт нь эргээд buy ярах бол бас ийм боломжтой бол ажиллаж байгаа. Окей. За тэгээд энэ бол маш ийм хүчтэй ийм спорт зон бол бас болж ирж ийн гэдэг бас ийм давхар бас энэ нөхцөлийг бас харж байна. Окей. За тэгээд USD CAD ингэж харагдаж байгаа. За тэгээд алт. За алтны хувьд гэх юм бол бас их эвгүй нөхцөл ажиглагдаж байна. За маш олон залуучууд бол сэл арилжаа бол одоо хараад эхэлсэн байсан. Гэтээ сэл арилжаа бол хараахан бас болоогүй нэ гэдгийг одоо энэ нөхцлүүдөөс харуулж байгаа учраас за одоохондоо бол сүүлийн ер нь бол өсөлтийн wave яваад 3740 орчим руу бол өсөлт бол гарч ирэх болов уу гэдэг нөхцөлийг бол харж байгаа. За тэгэхээр одоо арилжаанд орохоор бол бидний хувьд бол сайхан одоо өөрсдийн wave аргачлалынхаа одоо зарчмынхаа тий яг сурсан хичээлээрээ дамжуулаад за тэгээд дараа нь арилжаанд оролцохдоо тодорхой хэмжээнд бол ингээ correction таньчин. Correction таньсны дараачийн up wave дээр арилжаанд ороод за тэгээд арилжаанд орсон бол дансаа хамгаалаад break even хийгээд магадгүй stop loss-уудаа яг зөв дараалтайгаар зөөгөөд арилжаанд оролцоод ийм амжилттай арилжаа хийхээр бол төлөвлөж байгаа. Окей. За тийм байна. За тэгээд хамгийн сүүлд бол Bitcoin USD. За Bitcoin дээр бол харах бидний нөхцөл бол одоо энд бол бидний за импульс бол нэг ороод ирсэн байна. За тэгэхээр ер нь бол энэ бол ингээ 5 давалгаа явцсан. За одоо дараачийн ABC яваад дахиад нэг ийм 120 мянга орчим руу бол импульс wave орж ирнэ гэдэг нөхцөлийг бол харж байгаа. За тэгээд крипто арилжаа хийдэг, фьючерс арилжаа хийдэг залуучууд манд байх юм бол тэгээд мэдээд өөрсдийн арилжааны төлөвлөгөөний дагуу оролцож өөрийн одоо сэтгэл зүй болон арилжааны одоо арга туршлагыг бол яг дистаралтын дагуу, процессын дагуу гүйцэтгээд илүү ашигтай арилжааг хийгээсэй гэж бол хүсэж байна. За тэгээд энэ 7 хоногийг ингээд ашигтай өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. За тэгээд дараа 7 хоногийн уулзалтаар уулзцгаая. Хэрвээ та илүү арилжаандаа мэргэжлийн байдлаас хандаж яг энийг бизнес болгож арилжаандаа ашиг гаргахыг хүсэж байгаа юм бол тий бид нартай бас ингээд нэг дээрээ бид нартай хамт арилжаанд бас оролцоорой. За тэгээд хамтдаа энэ одоо тий яг маркетинг сурах ёстой зөв замаар ингээд суралцгаая, хөгжицгөөе. За тэгээд мэдээж илүү ашигтай арилжаа таныг энэ 7 хоногт хүлээж авах болтугай. Амжилт хүсье.